Эрхэм гишүүдээ. Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн уур амьсгалын өөрчлөлтийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг улсын их хурлын 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын ороонд шилжүүлсэн. Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсан болно. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед улсын их хурлын гишүүдээс асуулт санал гараагүй. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцэн боловсруулах чиглэл өгсөн хуулийн нэр томьёоны тодорхойлолтын үг хэллэг, найруулгыг жигдлэх, үндэсний зохицуулагч байгууллагын сааруултын үр дүн тооцон шилжүүлэх, байгалийн болон бусад хүчин зүйлээс шалтгаалan алдагдах эрсдлийг бууруулах зорилгоор төсөл хөтөлбөрөөс үүссэн баталгаажсан сааруултын үр дүнгийн тодорхой хувийг эрсдлийн санд нөөцлөн хууль заасан журмын дагуу буцаан олгох, удирдлага хяналтыг хэрэгжүүлэх зэрэг зарчмын зөрүүтэй 6 саналыг гүйцэн боловсруулсныг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тэмцэн болно. Улсын их хурлын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёолыг та бүхэнд хүргүүлсэн. Улсын их хурлын эрхэм гишүүдээ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, авто замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, гамшигаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За баярлалаа.